Намайг түвшин жаргалын анхуу гэдэг Солонгост ирээд 10 дахь жилдээ амьдарч байна. Одоогоор Samsung Electronics компанид химийн оюун ухааны судлаач инженерээр ажиллаж байна. Ерөнхий ивент тэтгэгч Sandman Банхус санхүүгийн байгууллага. Дэмжээ ажиллагч Aero Mongolia. Солонгосыг олон сонгосон шалтгаан нь юу гэхээр тухайн үед яг Солонгосын соёл Монголд айгүйх нэвтэрж исэн. Солонгос драманууд их үзчихсэн. Одоо K-pop хамтлагууд Монголд их орж ирж байгаа залуус хүүхдүүд хүсээ Солонгос хүмүүс шиг засдаг гэх мэтлээ. Тэгэл тэрний жишгээр ер нь Солонгос руу явж үзье. Энэ их сонирхлыг татсан. Тэгээд Солонгосын тэтгэлэгт өөрийнхөө материалыг өгөөд хоёр үе шаттай одоо ярилцлаганд орсон. Эхнийх нь бол математик, англи хэлний шалгалт өгөөд түүнийгээ давсны дараа ярилцлаганд орсон. Гэхдээ ярилцлаганд орохдоо би монгол хэлээр ярилцлаганд орно гэж бодоод очисон чинь ярилцлага нь англи юм уу солонгос хэлээр орох байсан. Тэгээд тухайн үед нь яг орохын өмнө 10 минут бодож байгаа л яг өөрийнхөө мэддэг бүх үгнүүдийг тэгсэлж байгаа л тэгэл ороод тэрийгээ ярьсан. Азарч гэхүү одоо тэнцсэн. Тэгээд солонгос хэлний бэлтгэл 6 сар суугаад тэгээд 6 сарсны дараа одоо солонгос хэлний шалгалт байдаг топик гэдэг IBT TOEFL төстэй. Тэр шалгалтыг өгөөд 4-р түвшин аваад тэгээд шууд сургуультаа ирээд ирээл маргаашнаас нь шууд сургууль хичээлдээ орчихсон. Дэлхийн 170 орн руу хялбар шуурхай найдвартай шилжүүлэг. Солонгос улс руу 6 сая хүртэл воныг ердөө 10 минутанд. Sandman мөнгөн уулгыг гэрлийн хурдаар. Би шүтээсийн харьяа GTEMS тухайн үед компьютерийн техник менежментийн сургууль GTEMS гэж байсан. Одоо бол татан богдсон байлээ. Тэгээд их 10 жилээ төгсчөөд GTEMS-д орсон. Одоо санахад яг нэг 220 хавцаа жигсэжсэн. Их урдуур биш, аль нийлээ хойгоор жигсэжсэн. Гэхдээ яг ороход аз болж GTEMS гэдэг хуваар байсан. Тухайн үед чинь яг би сургуулийн хавц сонгодог байсан манай үеийнхэн. Тэр үед оюутлогоо төсөл эхлээд манай бас нөгөө бүтээн байгуулалт эхэлсэн байсан. Тийм болохоор уулуурхай инженер, барилгын инженерүүд төрүүлж дуусаад аз болж надад GTEMS-ийн програм амжилт инженерийн мэргэжил байсан болохоор тэр мэргэжлийг шууд аваад тэгээ GTEMS 4 жил суугаад төгссөн. Тэгээд би яг сургуулаа төгсгөөс өмнө яг эхний 3 жилдээ бүх хичээлээ шахаад бүгдийг үзээд дууссан байсан. Тэгээд 4 дахь жилдээ болохоор яг дипломын ажил, төсөл гэсэн хоёр юм үлдсэн байсан болохоор би 4 дахь курсээсээ цагаас цагаар ер нь яг мэргэжлэрээ ажиллаад ирсэн л дээ. Тухайн үед Sodden Solution гэдэг жижигхэн компани байсан. USMN гэдэг сайтыг хийжсэн. Тэр компанид яг би 4 дахь курстэй хагас цагаар хичээлийнхээ хуваарийг авч өгчөөд хагас цагаар ажиллаж агаад яг сургуулаа төгсөнгүүтээ Голомт банкнд програм амжилт инженер мэргэжлэр бүтэн цагаар ажиллаж ирсэн. Ер нь бол яг 1 жилийн дараа гэхэд өөрийгөө ер нь сольж үзье. Гадаадад ямар байдгийг гэдгийг мэдхийг хүссэн болохоор ер нь тэтгэлэг хайж эхэлсэн. Тэгээд тухайн миний хувьд гадаад хэл маань бас их сайн байгаагүй болохоор ер нь хэлний бэлтгэлтэй тэтгэлгүүдийг хайж агаад тэгээд Солонгост ирж сурахаар болж байна. Тэгээд миний мастрын мэргэжил нь болохоор биоинформатик гэдэг биологийн асуудлуудыг компьютерийн одоо тусламжтайгаар яаж шийдэх вэ гэсэн нэг тийм шинэ одоо салбар шинжилгээ ухаан гэх юм уу. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдаад тэр мэргэжлийг сонгоод суралцж эхэлсэн. Тэгээд энэ миний мэргэжил маань болохоор ер нь яг зөвхөн компьютерийн ухаан биш одоо яг биологийн жишээлбэл хүний уураг яаж нийлэгддэг юм уу те. Тэр уургийн нийлэгжлийг одоо машин learning, машин сургалт AI-аар яаж одоо оновчилж болох вэ ч юм уу эсвэл илүү хурдан шийдэх вэ гэсэн тийм тэр асуудлуудыг шийдэхин төлөө судалгаа хийдэг тийм чиглэл байсан. Солонгост яг мастрын зэрэгээ хийж байхдаа надад яг нэг тийм мэдрэмж төрсөн байхгүй. Энд ер нь би жоохон цаг хугацаа алдчихлаа да гэсэн мэдрэмж төрж байсан. Ягаад тэгэхээр Монголд яг надтай миний үеийн хүмүүс маань 2 жилийн хугацаанд бол илүү их карьерээр өссөн өсөн дээшлээд одоо өдөртөг халтан тушаалд гардаг ч юм уу те. Тэгтэл миний хувьд болохоор яг 2 жилинд лабораторид суугаад шинжилгээ судалгаа хийгээд хичээл үзсэн байдаг.
Тийм болохоор бошуухан ливээс Монголдо очиж буцаж очиж одоо өөрийнхөө одоо карьерийг одоо хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож исэн. Гэтэл яг сургуулаа төгсөхөд бол яг надад төрсэн мэдрэмж юу гэхээр би юусэн юу ч сураагүй байна, юу ч мэдээгүй байна гэсэн мэдрэмж төрсэн. Яг мастрын хугацаанд 2 жил судалгаа хийж байгаа ч гэсэн сурах юм өшөө их байл илүү байгааг тэнд мэдэрсэн л те. Тэр ч утгаараа яг тухайн үед Монгол явна гэдээ ачаагаа багцсан байтал яг манай нэг таньдаг ах маань надад холбогдоод манай нэг найз энд компани байгуулж байгаа юм байна. Чи очиод юу ч гэсэн Монгол явахаас өмнө ажиллах хийгээд үзэхгүй юу? Алдах юм байхгүй шүү. Тэгэхээр ажиллаанд унвал Монгол руугаа буцчихна. Зүгээр л очиод үзгээд хэлсэн болохоор за тийгээд ачаагаа бэлтжээд яг маргааш нь шууд очиад ярилцлаганд өгчөөд маргааш нь буцах байсан. Гэхдээ ярилцлаганд яг орсон чинь аз болж тэр надтай ярилцлага хийсэн тухайн компани менежер маань миний юу хийж байгааг яг сайн ойлгодог мэддэг хүн байсан. Тэр үнтэй яг 2 цаг орчим ярилцсан үндсэндээ миний хийх чадамжууд ямар чадамжуудтай гэдгийг тэр хүн маань маш сайн ухаж гаргаж авч чадсан. Дээрээс нь надад ямар юм хийх гэж байгаа компани ямар бүтээгдэхүүн хөгжүүлдэг гэдгийг маш сайн ойлгуулсан. Хэдийгээр би тэр компанид одоо биоинформатикаараа ажиллаагүй ч гэсэн одоо Монголд сурсан бакалаврынхаа мэргэжлээр энд ажилд орсон програм ангид инженерээр. Тэгээ шууд маргаашнаас нь сөүл рүү нүүх хэрэгтэй болж байгаа юм л да. Сөүл рүү нөгөө нь очиод орох байр хайна гэж дахиад шинэ асуудал руу гарч ирсэн. Бараг дахиад солонгос ирж байгаа юм шиг болж байгаа. Би болохоор манай сургууль маань яг Инчонд байсан болохоор яг сөүл рүү нэх байнга явахгүй. Яг адилхан том хот боловч гэсэн бас жоохон өөр хүн амын тооч өөр тэгээд бараа бүтээгдэхүүний ч тоо өөр одоо байрны түрээсээс ахуулаад нийтийн тээврээс ахуулаад ер нь өртөг арай өндөр болж эхэлсэн. Тэгэл яг сургуулаа төгссөн байсан бүхий ачаагаа багалцсан байсан тэрийг аваад метрогоор сөүл ороод тэгэл яг миний халаасанд нэг за тухайн мөнгөөр нэг 50-100 мянган вон ч байсан юм уу тэрүүгээрээ бэлэн гом авч гэртээ тавиад яг дараагийн сарын эхний цалин болтлоо тэгэл яг амьдрал эхэлчихсэн. Тэгээ тэр үе айгүй тийм одоо санаанаас гардгүй. Яг бүтэн сар ямар ч мөнгөгүй. Тэгэл дараагийн цалин хүртэл гээл. Тэгээ тухайн үед тэр манай компани маань намайг нөгөө заавал юм сороочиг занга костюм бижиг хүмүүс гэдэг байсан. Над нөөс тийм байгаагүй ч. Би тэгэл дарахтаа за эхний цалингаараа авнаа гээл. Зөв бодоолохтой л яваад байсан. Тэгэл тэр компани би ганцаараа тийм чөлөөд уцтай. Бусд нь бүгд тийм дөрөв уц маягтай тэгэл. Тэгэл ихний цалингаараа яг костюм бижиг өмсөөл яг солонгос хүн шиг ажиллаж гисэн тий. Тэгээд Samsung Electronics яг орё гэж шийдсэн яг 1 жил нөгөө жижиг компани 1 жил ажиллаж байгаа тэгээд Samsung орё гэж шийдвэр гаргасан. Samsung жилд 2 удаа тийм их хэмжээгээр нь шинэ ажилт авдаг. Одоо хавар намар 2 удаагаар хүмүүс шинэ ажилт авдаг. Тэгэд Солонгосын одоо яг Samsung тэр апплайж байхад яг Солонгосын тэр хөдөлмөрийн зах зээлийн айгуу тийм сонин гэх юм уу одоо Монголтой харьцуулах юм бол айгуу тийм шал өөр тийм соёл байгаа юм л та. Тэр нь юу вэ гэхээр одоо Samsung ч бай, одоо Hyundai ч бай, Kia ч бай. Эдгээр том компаниуд жилдээ нэг цөөн тоогоор тийм маш хэмжээгээр шинэ хүүхд авдаг. Тэр нь одоо нэг 2-3 мянган гаруй ч юм уу, бүр 5 мянган гаруй шинэ ажилт авдаг. Тэгээ ажилд авахдаа яг ингээд бүгд яг юм ижлэхийн юм костюм бижаг өмсөөд ингээ харах юм бол бүгд яг ингээд хувилцсан юм шиг яг адилхан залуучууд очиод тэгэл 100-100-аараа яжлаганд орно, 100-100-аараа шалгалт өгөөл 3 сарын хугацаанд яг тэгж явдаг. Ажлын яжлагын процесс нь. Тэгэл тэр нь айгүй сонин санагдчихсан. Одоо Монголд ч юм уу эсвэл өөр Европын орнд ч юм уу ер нь бол хүний нөөц нь холбогдоод нэг бүрчлээ холбогдоод тэгээд хүн болгон тусдаа юм цагийн хуваараар ажиллага авдаг ч юм уу ажилд авах процессыг явагдвал энд бол бүгд ийм форматтай, бүгд ийм тогтцсон юмтай. Тэгээ өглөө 6-д очиод орой 6 хүртэл яг ажлын ярилцлага явагдаж байсан. Нэг өдрийн дотор 3 ярилцлага авагдаад менежерийн төвшин тэгээд яг хамт ажиллаж байгаа хүмүүс түүнээс гадна одоо лог сэтгэлээ шалгадаг шалгалтууд ч юм уу яг тийм өгч байсан. Тэгээ би яг Samsung-д ороход бол яг надтай хамт орсон нэг 100 орчим залуус байгаа. Тэн дотор би яг ганцаараа гадаад хүн байсан. Гэхдээ яг тэр нөгөө Samsung-ч дотроо consumer electronics буюу хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүн гар утас гэдэг бизнес нэг тусдаа
Semiconductor гэдэг одоо хагас дамжуулагчийн бизнес гэдэг хоёр тусдаа юм том дивизтэй. Би болохоор яг хагас дамжуулагчийн дивиз рүү орж ирсэн. Тэгээ тийм болохоор ч юм уу тэр лөө нэг гадаад ажилтан их бага өргөдлөө гэж одоо орохыг хүссэн болов уу гэж бодож исэн. Эхний өдөр болохоор ямар ч хэлсэн нэг гоё юм гэх юм одоо дөнгөж сургуулаа төгссөн байсан болооч тэр юм. Samsung нөгөө өөртөө ажилчдынхаа хоолны газартай тэр нэлээд том тэгээд 10-аад орчим тийм меню гардаг байхгүй хоолны цэс. Тэгээд тэнцээс өөрөө сонгоо иддэг. Тэгээд тэр нь амар гоё санагдаад би ч нөгөө ямар ч тийм одоо цайны цаг маг өглөө өдөр 3 үед нь бид нэгсэн байхгүй шүү дээ оюутан хөлт чинь. Тэгэл зав чөлөө ч юм уу боломж олцсон дээр л идэл идэхгүй тэгэл явж. Ингээд чи Samsung чинь одоо бүх юм цаанаасаа одоо цай хоолноос ахуулаад одоо ажлын ширээ санал зөвхөн ажил хийхэд л санаа одоо бусад бүх санаа зовох юмыг аль болох байхгүй болох тийм үүтэй одоо тийм соёлтой гэх юм уу. Одоо ажилдаа санаа зов бусдын би одоо компаниас шийдэж өгөх гэсэн нэг тиймэрхүү жоохон бодлоготой гэх юм уу. Одоо гэр бүлийн тал дээр ч юм уу одоо гадаад хэлний тал дээр асуудал гарлаа гэвэл орчуулагч гаргаж өгдөг ч юм уу. Хуулийн тал дээр магадгүй одоо байр авах одоо байр түрээслэх ч юм уу тэн дээр одоо үйл хөдлөл хөрөнгийн хуулийн талаар мэдхгүй байж болно. Тэн дээр компаниас шүү хүн гаргаж өгөө тусалдаг ч юм уу те. Зөвхөн ажилд л цагаа гаргах тэр нөхцөл боломжийг хангаж өгөх их тийм нөхцөл боломжоор хангаж өгдөг юм байлээ. Тэгээд тэр нь анх ороход бол их хатаас нэгжсэн. Тэгээ хүмүүс нь айгуу илдэг санагдчихсэн яагаад ч бүгд л айгуу тийм илдэг найрсаг хүмүүс ч юм шиг санагдаад. Эхний өдөр бол их тийм гоё өнгөрсөн. 8 цаг болсныг мдээгүй тэгэл нэг үст тарах болсон шин. Дэлхийн 170 орн руу хялбар шуурхай найдвартай шилжүүлэг. Солонгос улс руу 6 сая хүртэл воныг ердөө 10 минутанд. Sandman мөнгөн уулгыг гэрлийн хурдаар. Samsung гэхээр юу манайхан яг Samsung Electronics нэгдүгээрт ойлгодог. Samsung маань өөрөө Samsung Group гэх том групп компани байгаа. Энэ дотроо Samsung Electronics, Samsung C&T, Construction and Trade, Samsung одоо resort хотел одоо чарч буудлал болон resort-уудыг хариуцсан компаниуд гэх мэт маш олон жижиг охин компаниудтай. Энэ дотроос нь Samsung Electronics компани би одоогоор ажиллаж байгаа. Тэгэхээр Samsung Electronics-ыг бас манайхан ер нь гар утас юм уу одоо телевиз, электрон бараагаар их сайн мэддэг. Гэтэл түүний цаана бас орлогын ихэнх хувь бүрдүүлдэг нэг бизнес байдаг нь Samsung Electronics-ийн хагас дамжуулагчийн бизнес гэж байдаг. Тэгэхээр тэр хагас дамжуулагчийн бизнес гэдэг нь юу вэ гэхээр ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ гэхээр одоо бид бүхний мэдэх одоо серверт ордог санах хойнууд байдаг. DRAM, SRAM гэх мэт санах хойнууд байж байна. Мөн дээрээс нь одоо microchip гэж байгаа. Одоо компьютерийн гол логик тооцооллыг хийдэг тэр бүрэлдэхүүн хэсэг буюу microchip гэдэг Samsung хийж байна. Мөн дээрээс нь бусад компаниудын дизайнераа одоо бусад компаниуд өөрсдийнхөө дизайныг гаргаж өгөнгүүт тэр дизайныхын дагуу тэр компаниудын чипүүдийг бас үйлдвэрлэж өгөх гэсэн ийм бусад өөр бизнесүүд байж байгаа. Миний хувьд болохоор яг энэ хагас дамжуулагчийн бизнесийн дивизэд нь ажилладаг. Бусад инженерүүд маань гар утас болон электрон бараа болон тэр бизнесүүдээс ажилладаг инженерүүд байна би. Тэгэхээр яг одоо би энэ хагас дамжуулагчийн бизнест ямар ажил хийдэг вэ гэхээр хагас дамжуулагчийн бизнес дотор микрочип үйлдвэрлэдэг гэж ярьсан. Тэгэхээр микрочипийг үйлдвэрлэхийн тулд AI-ыг хэрхэн оновчтой ашиглах вэ? Энийг оновчтой ашигласнаар яаж шинэ бүтээгдэхүүн гаргах вэ? Шинэ инновац хийх вэ гэдэг тал дээр судалгаа шинжилгээний хэлтсүүд нь ажиллаж байдаг. Яг би одоо энэ Samsung Electronics-ийн R&D Center буюу судалгаа шинжилгээний төвд нь судлаач инженерээр ажиллаж байна. Яг энэ R&D Center буюу судалгаа шинжилгээний төв яаж явдаг вэ гэхээр ер нь бол 5 жилээр урдаа төрүүлж явдаг гэсэн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр яг бизнес юнитэд буюу яг одоо бүтээгдэхүүн гаргаж байгаа хэлтсүүд болохоор яг энэ жил гаргах, дараа жил гаргах бүтээгдэхүүн дээр илүү судалгаа шинжилгээ хийх, тэр бүтээгдэхүүнийг одоо боловсруулж гаргах тал дээр ажиллаж байдаг бол R&D Center нь 5 жилийн дараа ямар байх вэ? 10 жилийн дараа ямар байх вэ? Бид нэр ямар бизнес рүү шинэ бүтээгдэхүүн гаргаж ийж цааш амжилт олох уу гэдэг тал дээр
яг судалгаа хийдэг төв нь R&D төв байж байгаа. За би орлогоо 4 их усүрээс бүрдүүлдэг. За нэгдүгээрт нь бол мэдээж цалин, ажлаас олж байгаа цалин байж байна. За хоёрдугаарт нь Монгол руу консалтинг үйлчилгээ хийдэг. Мөн дээрээс нь түүнээс гадна Монголд өөрийн гэсэн компаниараа дамжуулж одоо зайнаас төсөл ажил авч хийж байна. За үүний дараа нь бол хөрөнгө оруулалт, одоо хувьцаа, криптовалют гэх зэрэг зүйлсээр санхүүгийн бүтээгдэхүүнийг авч хөрөнгө оруулалтаас бас орлогоо бүрдүүлдэг. Яг миний мэргэжлэр буюу software engineer болон AI-тэй холбоотой мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүс бол ер нь дэлхийд дээр нэлээгүй байгаа. Яг улс орон болгон өөрсдийн татварын хэмжээ болон амжиргааны өртгөөс хамаарат хэлбэлцэж байгаа. Тэгэхдээ дунджаар нэг 100,000-аас 300,000, за цаашлаа 500,000 доллар хэмжээнд жилийн орлогоор цалинжиж байгаа. Энэ ч гэсэн яг ер нь яг Солонгос болон Солонгос ч гэсэн эндхийн амжиргааны өртөрөөр шилжүүлэхэд яг адилхан хэмжээний хүртээмжтэй цалин орлогоор орлогдож байгаа. Зардлын хувьд бол хамгийн их зардал бол мэдээж урсгал зардалд орж байгаа. Энэ урсгал зардал маань хоол хүнс болон хувцас сонор үзэр үйлчилгээ чөлөө цагт өнгөрөх зардал маань жилийн орлогын дунджаар 20-30% зарцуулагддаг. За үүний дараа бол байр орон сууцнд 10 орчим хувийн байр орон сууцнд зарцуулагдж байгаа. За үүнээс гадна манай гэр бүлийн хувьд одоо зардал эрүүл мэндийн хувийн даатгал авдаг. Энд бол нэг 5 орчим хувиа зарцуулж байгаа. За миний хувьд хөрөнгө оруулалт төрөн хийдэг гэж ярьсан. Хөрөнгө оруулалт хийхдээ би сар болгон цалингаасаа тодорхой хувийг үнд цаас болон криптовалют гэх зүйл рүү бол хийдэг. Тийм учраас би энийг зардал гэж үздэг. Яагаад тэгэхээр богино хугацаанд биш, урт хугацаанд энийг би сар болгон надаас гарч байгаа зардал гэж үзэж хийдэг учраас үнийг зардалд оруулж өгдөг. Солонгос улсад ер нь гэр бүлээрээ амьдрахад бол нэлээд тохиромжтой юм болов уу гэж би одоо манай гэр бүл үзэж байгаа юм л. Тийм ч учраас би одоо манайх одоо миний хувьд бол 11 дэх жилдээ амьдарч байна. Яагаад вэ гэхээр Солонгос улсад нэгдүгээрт эрүүл мэндийн систем сайн. Тэр нь юу гэсэн үг гэхээр эрүүл мэндийн даатгалаараа ер нь баг бүх эрүүл мэндийн үйлчилгээг авч болдог. Түүнээс гадна аюулгүй байдал байна. Одоо орой үеийн цагаар ч юм уу одоо хаач утсан ер нь аюулгүй гэмт хэргийн тоо баг гэдэг утгаараа ер нь аюулгүй. Түүнээс гадна одоо арьс өнгөний үзлэлээр ялгуулах үзэл бас харьцангуй бага бусад орнуудтай харьцуулахад. Гэхдээ зардал одоо амжиргааны өртгийн хувьд бол Солонгос улсад бол хүнсний бүтээгдэхүүн бол өндөр өртөгтэй. Бусад Европ болон Америкийг харьцуулахад. Гэхдээ нөгөө талаараа одоо Америк жишээ нь эрүүл мэндийн одоо салбарын үйлчлэл авахд маш өндөр өртөгтэй байдаг бол энд бол тэр эсрэгээрээ байдаг. Түүнээс гадна Солонгос Монголоос ойрхон учраас ер нь манай гэр бүлийн хувьд бол энд бас удаан хугацаанд амьдарч байна. Жил болгон одоо зундаа нэг Монгол яваад ирэхэд ойрхон дээрээс нь цагийн зөрөөгүй гэх зүйлс маань бас Монголд өөрсдийн хувийн бизнес ажлыг хийхэд илүү давуу талтай болохоор Солонгост бол бид нэр удаан хугацаанд суурьж байна. Ер нь бусад гэр бүлийн хувьд ч гэсэн Солонгост ирж амьдрахад хэр тохиромжтой вэ гэвэл Солонгос хэл сурах хэрэгтэй. Тэр л хамгийн том шалгуур байх болов уу гэж бодож байна. Залуучууд нь англиар ярьдаг ч гэсэн гэхдээ өдөр тутмын нийгмийн харилцаанд бол Солонгос хэлгүйгээр явхад маш төвөгтэй байдаг. Тэгэхээр Солонгос хэлний сурчвал ер нь бусад зүйлс нь бусад одоо цаад дотор асуудлуудыг бол шийдээ явчих болно гэж би бодож байна. Ер нь манай залуу зүгээр хичээлэл хийх хэрэгтэй гэж санагдав. Яагаад тэгэхээр тэр л байна товчгоор яагаад тэгэхээр одоо Солонгосоос жишээ авахаар биднийх уулуурхаан одоо байгалийн баялаггүй гэхдээ байгалийн баялаггүй мөртлөө яаж сайхан амьдралыг харуулж байгаа тод жишээ тэрийг яаж биелүүлсэн гэхээр ерөөсөө л мэдлэг. Монгол руу бол буцна. Гэхдээ хизээ буцах уу, очиод юу хийх үү гэдэг бол тэрийг шийдчихэж Монгол буцнаа гэхээс зүгээр яваад очих юм бол буцаж гадагшаага явах магадлал өндөр байгаа. Тийм болохоор яг одоо би найзтайгаа хамтраад Монгол компани байгуулаад түүгээрээ дамжуулаад
төсөл авдаг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр тэр төсөл маань амжилттай явж гэмээр би Монгол руугаа санаа амгалбал буцах болно гэж бодож байна. Тэгэхээр энэ яг миний төсөөлөөр бол Монгол руу буцахад нэг хол удаан хугацаа шаардах байх гэж бодож байгаа.